Ганагийн сүгт давтай морил. Их тесрэлтийн онол. Эксрвлж Робамек. Түүх болгонд эхлэл байдгийн адил орчлон ертөн сүдэж бас эхлэл бий. Тэр бол их тесрэлт хэмээгдэх учир бидүүлэг үйл явдал юм. Алс холын галактикууд биднээс улам алслан холцоор байдаг. Галактикуудын алслах хурдыг тооцож үзвэл 13.7 тэрбум жилийн өмнө орчлон үүссэн хэмээх дүгнэлтэнд хүрнэ. Тэр үед орчлон ертөнц хэмжээлшгүй их нягттай, асар өндөр температуртай, цэгмэт өчүүхэн зүйл байв. Их тесрэлтээр орчлон ертөнц үүсээд цаашаад тэлэн томорч хөгжсөөр өнөөдрийг хүрчээ. Өнөөдрийг тесрэлтийн онолыг дийлэн хэрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа боловч түүнд тодорхойгүй асуудал зөөнгүй бий. Их тесрэлтийн онол нь их тесрэлт болсны дараахнаас эхэлсэн үйл явдлын тухай өгүүлдэг. Тэрч бай тухай тесрэлт хэмээн нэрлэгдэх хэсэг нь жиргэлзээтэй бидний мэдих тесрэлт хэлбэрэлтээс ялгаатай үзэгдэл юм. Цогцолтын дэлгөөнийг дамжуулах агаар мандал үгүй учраас их тесрэлтийн дуу чимээж сансрогторгүй тархахгүй. Гэхдээ юутаач энэ үйл явдлын үр дүнд орчлон ертөнц үүссэн гэдг нь нотлогдож эрдэмтэд бодит үнэнд алхам алхмаар ойртсоор байна. Бидний амьдарч буй дэлхий хэмээх энэ өчүүхэн гариг орчлон ертөнцийн алхан зайд хэрхэн оршин тогтнож байна вэ? Дэлхий цахиуруулан хүчил төрөгч хэмээх элементүүдээс голчлон бүрддэг юм. Дэлхийн цөмийг металл бүрдүүлдэг бол гадарга нь усаар бүрхэгдсэн. 24 цагт тэнхэлгээ 365 хоногт нарыг тус нэг удаа тойрон эргэнэ. Тэгвэл нар голчлон ус төрөгч гелигээс бүрддэг. Нарны гадаргын температур Цельсийн 6000 хэнд хүрдэг бол секунд тутамд 700 сая тонн ус төрөгч 695 сая тонн гелиг шатааж байдаг. 4.5 тэрбум жилийн өмнө нар түүнийг тойрсон дэлхий, сар, бусад гаригуудаас бүрдэх нарны аймаг үүсжээ. Нарны аймаг нь хөдөлгөөнгүй биш бөгөөд секунд тутамд 200 км-ийн хурдтайгаар 200 тэрбум одны аварга бөөгнөрл болох сүүн зам галактикийн төвийг тойрон эргэх хөдөлгөөн хийдэг. Сүүн замд нарны аймгийн эдэл гаригийн систем 6 тэрбум орчим бий. Тэгвэл бидний ажиглаж чадах орон зайн хязгаарт орших сүүн замтай адил галактик 125 тэрбумаар тоологдоно. Энэ бүхэн нийлж орчлон ертөнцийг бүрдүүлнэ. Орчлон ертөнцийн эхлэл болсон их тесрэлтийн онол нь эрдэмтдийн олон зуун жилийн хүчин чармаалтын үр дүнд бий болсон юм. Хүн төрлөختөн эрт цагаас эхлэн орчлон ертөнцийн нууцыг тайлахыг хичээсээр иржээ. Эртний хүмүүс нар тэнгэрийг иргэшээдэг гэж боддог байлаа. Байгалийн өмнө хүчин мөхсдсөн хүмүүс тэнгэрт бурхан бий хэмээн итгэж түүнтэй холбогдохыг хичээж байв. Үүний тулд Английн Стоунхенж, Мексикийн тэнгэрийн сүм зэрэг байгууламжийг босгожээ. Германы өмнөд нутагт Берлинээс 100 гаруй километрийн зайд Гүсэг хэмээх тосгон бий. Тэнд нар саруудыг ажиглах хамгийн эртний байгууламжийн үлдэгдэл байдаг юм. 7000 жилийн өмнө бүтээгдсэн энэ байгууламжийн тусламжтайгаар эртний хүмүүс улирлын өөрчлөлтийг тодорхойлдог байлаа. Жилийн хамгийн урт улам богино өдөр байгууламжийн хаалгаар нарны гэрэл орохоор бүтээгдэжээ. Төвний тусламжтайгаар хүмүүс үр суулгах, ургацаа хураах хугацааг тооцоолдог байж. Эртний хүмүүс оддын хөдөлгөөн өөрсдийнх нь амьдралыг шийддэг гэж итгэдэг байлаа. Шинээр үзэгдэх од шинэ хаан төрхийг зөгндөг бол сүүлд одоо дайн байлдаан болохыг илтгэнэ. Манай эртний өмнөх 6 дугаар зуунд санвартнууд анхлан оддын ангилал хийсэн юм. Однуудыг хооронд нь холбож элдэв амтны дүрс үүсгэн хоньны орд, үхрийн орд, хамтадахын орд гихчлэн нэрлэв. Эдгээр нь хэндээ мэрэг төлгийн зорилгоор ашиглагдаж байсан бол сүүлдээ шинжлэх ухаан чаргачлал бүхий судалгаануудад хэрэглэгдэх болсон юм. Эртний грекүүд тооны тусламжтайгаар нар сарны хөдөлгөөнийг судалж байлаа. Тэд 2000 жилийн өмнөөс сарн дээр тусах дэлхийн сүудрийг ажиглаж дэлхий бөөрөнхий гэдгийг анзаарчээ. Тэр ч байтугай дэлхийн хэмжээ, нар сар хүртэлх хэмжээг тооцжээ. Дэлхийн хэмжээ гихтэл бодит байдалтай 10%-аар зөрж байлаа. Энэ нь эртний хүмүүсийн оюун ухаан хангалттай өндөр түвшинд байсныг илтгэнэ. Эртний грекүүд 2 төрлийн од байдгийг мэдэж байлаа.
Ихэнх хот жижиг хэмжээтэй тэнгэрт бэхлэгдсэн мэт нэгэн зэрэг хөдөлж байгаа мэт харагдана. Тэгвэл цөөн тооны одны бие даасан гогцорсон хөдөлгөөн бусдаасаа ялгарч байж. Тэдгээр нь үнэн чанартай нарны амьхийн гаригууд юм. Хүмүүс гаригуудын хөдөлгөөнийг танин мэдэх хүртэл 100 гаруй жилийн хугацаа өнгөрсөн гэдэг юм. Эртний грекүүд энгийнүүдээр харагдах 5 гаригийг ялган таньж тэдгээрийг будас сугар ангараг санчир бархас ойд хэмээн бурхтын нэрээр нэрлэв. Эртний одон орон судлалыг эртний грекийн суд философч Аристотелийн үзэл санаа голлон тодорхойлж байж. Тэрээр манай эртний өмнөх 4-р зууны үед дэлхий бол орчлонгийн төв бөгөөд наруулан бусад гаргууд түүнийг тойрон иргэдэг хэмээн таамаглажээ. Манай эртний 1-р зууны үед одон оронч Птолемей Аристотелийн таамаглалыг үргэлжлүүлж гаригийн хөдөлгөөнийг тооцох аргыг боловсруулсан байна. Гаригууд хажиргалтай гогцоорсон тойрог хөдөлгөөн хийж байлаа. Түүгээр гаригийн хөдөлгөөнийг урдчлан тооцоолох боломжтой болжээ. Орчлон ертөнцийн тухай дэлхий төвд энэхүү онол хэдэн зууны турш ноёлох болно. Улмаар 476 онд Ромын эзэнт гүрмөгснөөр одон орон судлал уналтанд оржээ. Түүнээс хойш мянган жилийн дараа 15 дугаар зуунд орчлонгийн зүй төгтлийн тухай шинэ онол төрөн гарч их тесрэлтийн онолд нэг алхам ойртов. ертөнцийн төвд дэлхийг бос нарыг байрлуулсан шинэ онол бурхныг гутаанд оромжилсон тооцогдож сүм хийдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарх болно. Нар төв томлыг үндэслэгч Николо Коперник өөрөө бурханд итгэгч нэгэн байлаа. Тэрээр гаригууд нарыг тойрч иргэдэг хэмээн таамаглаж, бууд гариг 3 сарын давтамжтайгаар нарыг тойрдог болохыг нээжээ. Мөн нарнаас хамгийн хол орших санчир гариг нарыг нэг бүтэн тойроход 30 жил зарцуулдаг, дэлхий өөрийн тэнхилгээ 24 цагийн давтамжтайгаар тойрон иргэдгийг тус тодорхойлжээ. Тэнгэрт одод хөдөлж байгаа мэт харагддаг нь орчлон ертөнц эргэлдэж байгаагаас бус дэлхий тэнхилгээ тойрч иргэдгээс үүдэлтэй хэмээн тэр тайлбарлав. Гэхдээ Коперник 1543 онд насан эцэслэх хүртлээр нар төв тонлыг олон нийтэд дийлгээгүй ажээ. Коперникийн онолыг үргэлжлүүлэн хөгжүүлсэн хүн бол 1571 онд төрөлсөн Йоханнес Кеплер юм. Тэрээр нэлээд хэдэн жилийн турш наривжилсан ажиглалт хийж их хэмжээний мэдээлэл цуглуулжээ. Тэдгээрт тулгуурласан тооцоогоор гаригууд нарыг тойрон иргэдэг гэдгийг баталгаажуулж, гаригийн тойрог зам зөв тойрог бус зөвөн дугуй хэлбэртэй гэдгийг тогтоосон байна. Мөн гаригууд наранд ойртох үед хурдан нэмэгддэг, холдох үед буурдаг, тогтмол бус хурдтай болохыг тодорхойлов. Кеплер гаригийн хөдөлгөөний хурдны өөрчлөлтөнд нар нөлөөлж байгааг илрүүлсэн боловч чухам ямар хүч үйлчилж байгааг мэдэхгүй байлаа. Тэрээр нууцлаг хүчний учрыг олохоос өмнө сүм хийдийн эсэргүүцлийг давах хэрэгтэй болно. 17 дугаар зуун эхлэхийн өмнөхөн Италийн одон оронч Галилео Галилей Кеплер Коперник нарын нар төв онол зөв гэдгийг батлав. Галилей одон орон судлалд хавьсгал хийх төхөөрөмж бүтээсэн нь дуран аваа юм. Нарийнхан хоолын 2 үзүүрт шил байрлуулснаар юмсыг ойртуулан харах боломжтой болжээ. 1609 онд Галилей 30 дахин домруулах чадвартай тухайн үеийн хамгийн өндөр хүчин чадалтай дуранг бүтээв. Тэрээр хэд хэдэн гариг сарны тоо бархас өдийг тойрон эргэх дагуул санчрын авраг бүслүүрийг нээв. Коперникийн төсөөлсөн таамаглалыг Кеплер ажиглалт болон математик тооцоолоор баталгаажуулсан бол Галилей дурангийн ажиглалтаар нотлов. Галилей нээлтүүдээ 1610 онд оддын илгэмж номонд нэгтгэн хэвлүүлжээ. 1633 онд докторгын тухай ярилцлага номоо хэвлүүлсэн боловч дараа жил нь шашны шүүхэд дуудагдж нар төв тонлоос татгалцахаас өөр аргагүй болов. Галилей нас барахын өмнөхөн Кеплерийн гүйцэж амжаагүй ажил буюу гаригууд үзүүлэх нарны нөлөөллийн талаар судалгаа хийсэн байна. Түүний шинжилэн найруулсан докторгын тухай ярилцлага номонд чөлөө туналт хийж буй өөр масс бүхий биетүүдийн унах хугацаа массаас хамаарахгүй хэмээх дүгнэлт багтжээ. Энэ судалгаа дараагийн эрдэмтдийн гараар дамжин их тесрэлтийн онолтой холбогдох болно. Мянга 1643 онд төрсөн сууд Исаак Ньютон Галилейн дамглалыг өргөжүүлж гаригуудын хөдөлгөөний хуулийг боловсруулав. Юмс дэлхийд татагдан ундаг шиг гаригууд ч хоорондоо хүндийн хүчний үйлчлэлээр татагддаг. Энэ хүч нь гаригуудын хөдөлгөөний үндэс болдог байна. Дэлхий болон нар масс агуулгах учир хоорондоо татагдана. Харин дэлхий масс харьцангуй бага учир нарыг тойрч иргэн. Гаригч алимж нэг л адил хуулин зэрэгдэн хөдлөнө. Ньютоны боловсруулсан гравитацийн хүчний хууль физикийн суурь хууль нь тооцогдох болсон юм.
Тэрээр одон орон судлалыг анх удаа математиктай холбож түүнээс хойших цаг үед одон орон математикгүйгээр төсөөлхийн аргагүй зүйл боллоо. Гэхдээ Ньютон хүндийн хүчний үйлчлэлийг тайлбарласан боловч түүний мөн чанарыг тодорхойлсонгүй. 200-аад жилийн дараа алдарт Эйнштейн физикийн шинэ хуулийг бүтээв. 1905 онд хэвлэгдсэн түүний өгүүлэлээр харьцангуйн тусгай онол бий болов. Их сургуулиуд үргэсэн Эйнштейн багшлах боломж олдог учраас патентын байгууллагад ажиллахын зэрэгцээ орон зай цаг хугацааны тухай хувьсгал хийсэн онолоо бүтээв. 1920 онд хэвлэгдсэн харьцангуйн ерөнхий онолоор орон зай цаг хугацаанд хүндийн хүч хэрхэн нөлөөлдгийг тодорхойлжээ. Масс ихтэй биетийн ойролцоо орон зай цаг хугацааны хэмжээсүүд мөрийдэг. Энэ мөрөөлт нь хүндийн хүчний тайлал бөгөөд одод галактикуудын хүндийн хүчний нөлөөгөөр орчлон ертөнц агшиж сундаг байна. Масс их байх тусам мөрөөлт их, мөн татах хүч их байх болно. Эйнштейн орчлон ертөнцийг агшиж тэлэхгүй тогтон шин чанартай мөнх орших зүйл гэж бодож байлаа. Энд ямар нэгэн нууцлаг хүч хүндийн хүчний эсрэг үйлчилж орчлон ертөнцийн тогтворчлтыг хангана гэж үзжээ. Гэвч нууцлаг хүчний хэмжээ их байх тохиолдолд орчлон эцэс төгсгөлтэй гэдэг нь харьцангуйн ерөнхий онолоос тодорхой харагдана. Урт удаан хугацааны туршид орчлонгийн нууцыг зөвхөн сүм хийдэл тайлбарлахыг оролцоор иржээ. Тэд орчлонгийн үүслийн шалтгаан түүний утга учирыг эрэлхийлж байсан бол шинжлэх ухаан орчлон ертөнц хэрхэн үүсч хөгжив, түүний цаашдын ирээдүй ямар байх вэ гэдгийг судалдаг. Шашин шинжлэх ухаан аль нь үнэн хайж байсан ч тэр нь нэгэн зэгт нийлэхэд хэцүү. Гэхдээ орчлон ертөнцийн үүслийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй онолыг католик шашинт хүн анхлан дэвшүүлжээ. Францын одон оронч Жорж Леметрийн 1920-с 30-аад оны үед боловсруулсан Малар эртний атомын тамгал хэмээх онол үндсэндээ их тесрэлтийн онол байлаа. Леметр 1920-аад оны үеэс харьцангуй ерөнхий онолыг судалж түүний нэг далд төрхийг олж харав. Тэр нь Эйнштейний үгүйсгэж байсан зүйл бөгөөд орчлон ертөнц тэлж байгааг илрүүлсэн явдал юм. Хэрвээ тэлж буй орчлонгийн цаг хугацааг ухраавал орчлон ертөнц агшиж жижигэрсээр нэгэн игшинд цэг болон хувирна гэдгийг Леметр анзаарчээ. Тэр нь маш халуун асар их нэгттэй орчлонгийн үр хөврөл байсан юм. Түүний тесрэлтээр орчлон ертөнц үүссэн хэмээн Леметр тайлбарлав. Тэрээр орчлон ертөнцийн үүслийн талаарх шинэ онолоо Эйнштейн танилцуулсан боловч математикийн үүднээс авч үзвэл зөв боловч физикийн хувьд учир дутагдaltaй гэсэн хариу авчээ. Гэвч 1925 онд Леметрийн онол зөв гэдэг нь нотлогдов. Лос Анжелесийн ойролцоо ууланд байрлах телескопоор Эдвин Хабблын харсан зүйл бол Эйнштейний тогтвортой орчлонгийн төсөөллийг үгүйсгэж байлаа. Хаббл тухайн үеийн хамгийн өндөр хүчин чадалтай дурангаар Галилейн төсөөлж байснаас чухлын одод галактикийг ажигласан байна. Тэрээр нар бол сүүн замын нэгэн од гэдгийг нээв. Тухайн үед алс холын одод хүртэлх цайг хэмжих арга нээгдээгүй байсан юм. Хаббл гэрэлтэлтийн хэмжээ нь аль хэдийн тодорхой болсон гэрэлтэлтийн эталон оддыг судалгаанд ашиглажээ. Ойрхон байх оддын гэрэл тод бол холын одод бүдэг гэрэлтэй байна. Хаббл адаг чулууны мананцраас хамгийн тод гэрэлтэд бүхий бүдэг эталон одыг олсон байна. Энэ галактик өмнө нь сүүн замын доторх мананцар хэмээн тооцогддог байсан бол ажиглалтаар 1 сая гэрлийн жилийн зайд орших бие даасан авраг галактик гэдгийг тодорхойлов. Мөн бусад галактикуудыг ч дараалан нээсний эцэст 1929 онд ихэнх галактик алслан холдож байгаа гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Хаббл галактикуудын алслах хурд тулгуурлан орчлон ертөнцийн насыг 2 тэрбум жил хэмээн тооцоолов. Гэтэл энэ нь орчлон ертөнц дэлхийгээс залуу гэсэн үг болж таарна. Хабблийн тооцооллын арга зөв байсан боловч окторгын эрхэс хүртэлх зайн хэмжилт алдаатай байлаа. Үүссэн зөрчилд дөрвөлн Леметрийн онолыг эсэргүүцэх эрдэмтэд ч гарч ирлээ. Гэвч орчлонгийн гарал үүслийн тухай онол 20 дугаар зууны сүүлийн хагасын физикийн салбарт маш том нөлөө үзүүлэх болно. Хоёрдугаар зууны дунд үе хүртэл их тесрэлтийн онолыг дэмжих физикчид харьцангуй цөөхөн байсан юм. Хаббл орчлонгийн насыг буруу тооцоолсноос үүдэн Кембрижийн их сургуулийн одооронч Фред Хойл тэлэлтийн онолыг үгүйсгэж шинэ онол боловсруулсан байна.
тогтонго төлөвтэй орчлонгийн онол орчлон ертөнцийг цаг хугацаанаас хамааран өөрчлөгдөхгүй хэмээн дүгнэв. Энэ онол нь азот нүүрс төрөгчөөс авахуулаад үеийг системд байрлах химийн бүхэл элементийн үүслийн таамаглалд тулгуурлажээ. Асар өндөр температурт ус төрөгчийн цөмийн урвал явагдаж үр дүнд нь гели үүснэ. Гелийн мөн адил урвалд орж нүүрс төрөгч зэрэг бусад элементүүдийг үүсгэнэ. Үеийг системийн бүх элемент одны дотор үүсдэг гэсэн нь гайхалтай зүйл байлаа. Гэвч энэ онол ус төрөгч болон гелийн үүслийн тухай тодорхой тайлбарыг өгч чадсангүй. Дөнгөж үүсэд байсан одод ус төрөгчөөс бүрдэж байсан. Ус төрөгч орчлонгийн 74-өөс дээш хувийг эзэлдэг. Хоёул ус төрөгч гелийн аль нь орчлон үүсэх үед оршин байсан гэж үзснээр онолынхоо цорхойг нөхөв. Түүний төсөөлөх орчлон эхлэл төгсгөлгүй нягтаж температурч нэг л хэвийн мөнхөд орших зүйл байсан юм. Гэвч орчлон тэлж байгаа нь тодорхой учраас яалтчгүй зөрчилдөхөд хүргэнэ. Тэлэлтээс үүдэн орчлонгийн нягт багасах учиртай. Хоёул нягт тогтмол байх нөхцөлийг орчлонгийн аль нэг хэсэгт матери бүтээгдэж байгаагаас үүдэлтэй гэсэн нь бусад эрдэмтдийн хувьд хүлээж авах боломжгүй тайлбар байсан юм. Харин Леметрийн балар эртний атомын таамаглал буюу өөрөөр нэрлэвэл их тесрэлтийн онолыг дэмжигч Оросын физикч Георгий Гамовын санаа сөргөлдсөн онолуудын тэг дундан байлаа. Тэрээр хоёулын адил их тесрэлтийн дараах химийн элементүүдийн гарал үүслийг судалж, гели ус төрөгч болон бусад элементүүд их тесрэлтийн дараах хэдхэн минутанд үүссэн гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Их тесрэлтийн дараа температур маш өндөр байсан тул ихэнх молекул хамгийн анхдагч хэлбэрт орж задарсан гэж тэр үзв. Америкийн одоо оронч Ральф Альфер Гамовын судалгаанд тусалж, онолыг баталгахын тулд элементүүдийн үүслийн тооцоог хийв. Түүний үр дүнд их тесрэлтийн дараа элементүүд үүссэн бол ус төрөгч гелигээс 10 дахин их хэмжээтэй байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ харьцаа ажиглалтын үр дүнтэй явд савд таарав. Гэхдээ ус төрөгч гелигээс бусад элементүүдийн үүслийн талаар бүрэн дүрэн тайлбарлаж чадахгүй байсан юм. Альфер Гамов нараа мөн сансар өгтргүүд их тесрэлтийн улмөр байх ёстой гэж үзэж байлаа. Их тесрэлтийн дараах орчлон маш их халуун байсан, мөн их хэмжээний гэрэл тархсан. Иймд үлдэгдэл цацрагч юм уу ямар нэгэн зүйл сансар өгтрөх үед байх ёстой. Харамсалтай нь тухайн үеийн дурангаар их тесрэлтээс үүссэн дулаан болон цацрагийн үлдэгдлийг тодорхойлох боломжгүй байлаа. Харин тогтонго төлөвт онол тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууган тарж байлаа. Олон нийт энэ онолыг илүү их хүлээн авч дэмжиж байж, хоёул 1949 онд радиогийн нэг нэвтрүүлэгт оролцох явцдаа өрсөлдөгчдийн онолыг басамжлах үүднээс их тесрэлт гэж нэрлсэн байна. Сөргөлдөгч эрдэмтэд сэтгэл зүйн хувьд ч хоорондоо таарч тохирохгүй нэгнийхээ онолын талаар уул суурьтай ярилцах сонирхолгүй байсан юм. Хабблийн эхлүүлсэн судалгаа 1960-ад оны үеэс илүү наривчлалтай явагдах боломж бүрдэж, орчлонгийн насыг зөв тодорхойлсноор онолын сөргөлдөнд цэг тавих болно. Мөн тэр үед эрдэмтэд нэгэн чухал нээлт хийн. 1965 онд сансрын цацрагч хэмжигч төхөөрөмж бүтээгдсэн нь Гамов нарын сансрын богино дэлгөөний тухай таамаглалаас хойш 20 жилийн дараах үйл явдал байсан юм. Принстон их сургуулийн судалгааны багийн ахлагч Роберт Дик Леметрийн онолыг нотолохын тулд үлдэгдэл цацрагийг хайж байж. Тэр сансрын үлдэгдэл цацраг илрүүлэх төхөөрөмж бүтээхийг хоёр залуу физикчид даатгажээ. Шинээр бүтээгдсэн төхөөрөмж мэдрэх чадрын хувьд тийм ч сайн байсангүй. Тухайн үед одоо орны дэлгэн судлаач Роберт Вилсон, Арнольд Пензиас нар галактикийн орон зайн үүлнээс цацрах долгионыг хүлээж авах судалгааг хийж байсан юм. Гэвч хүлээн авагч төхөөрөмжөд долгионыг саарвалах их хэмжээний шууган орж ирсэн байна. Тэд учир битүүлэг шууганыг төхөөрөмж буруу ажиллах зэрэг хөндлөнгийн шалтгаанаас үүдэлтэй гэж бодож байлаа. Гэвч Нью-Йоркд байх ямар нэгэн зүйлийн нөлөө юу, нисэх онгоцны холбооны долгион уу, тактаны сангас антент наалдснаас үүдүү гих мэтчлэн таамаглал дэвшүүлж байж болох бүхий л нөхцөлийг шалгаж үзсэн ч шууган арилсангүй. Мөн хүлээн авагч антеныг тэнгэрийн альж чих тэргүүлэхэд шууган орж ирсээр байжээ. Энэ нь Принстон сургуулийн физикчдийн хайж байсан сансрын богино долгионы үлдэгдэл цацрагийг санамсаргүй илрүүлсэн явдал байсан юм. Энэхүү хөдөлшгүй нотолгооны үр дүнд тогтоох төлөвт орчлонгийн онол няцаагдав. Вилсон, Пензиас нарын өгүүлэл 1965 онд одоо орон судлалын мэрэгжлийн сэтгүүлд нийтлэгдснээр их тесрэлт орчлонгийн үүслийг тайлбарлах хамгийн үнэн зөв онол тооцогдох боллоо. Леметр энэ мэдээг нас барахынхаа өмнөхөн эмнэлгийн орон дээр сонсоод бүтээсэн зүйл нь амжилт болохын баяр хөөргийг амталж амжсан байна. 1978 онд Вилсон, Пензиас нар Нобелийн шагнал хүртэв.
Хэдийгээр хоёулын онол няцаагдсан боловч наривчлал сайтай үр дүн нь эрдэмтдийн дунд өндөр хэмжээгээр үнэлэгдсэн юм. Үнэн чанартай ус төрөгч болон Гели ихтэйсрэлтийн дараах хэдхэн минутанд бүрэлдэн бий болсон хэмээх Гамовын таамаглал бусад хүнд элементүүд болох азот, нүүрс төрөгч зэрэг нь одон дотор үүсдэг хэмээсэн хоёулын үзэл аль аль нь зөв байжээ. Гэвч хоёул 2001 онд нас урах хүртлээр ихтэйсрэлтийн онолыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Хэдийгээр олон эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн ч ихтэйсрэлтийн онолд шийдэгдээгүй асуудал байлаа. 20 дугаар зууны төгсгөл үеийн судалгаагаар орчлонгийн температурын дарахалт жигд байх нь илэрв. Энэ нь эрдэмтдийн төсөөллөөс ангид зүйл байлаа. Савтай хүйтэн усанд буцалсан халуун ус хийгээд үзье. Халуун усны молекул савны нийт эзэлхүн тархаж усны температур жигд болох хүртэл тодорхой хугацаа зарцуулна. Үүнтэй адил бодит байдалд орчлон ертөнцийн температур жигд байдалд орох хүртэл хангалттай хугацаа өнгөрөөгүй байгаа нь асуудал үүсгэнэ. Ганагийн суугаас илүү олон сонирхолтой контент сонсдог ном сонсохыг хүсвэл subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. 1980-ад оноос Америкийн онолын физикч одон оронж Алан Гут шинэ онол дэвшүүлв. Түүгээр бол орчлон ертөнц ихтэйсрэлтийн дараа төсөөлшгүй өндөр хурдаар гинет огцом тэлжээ. Тэлэлтийн хурд гэрлийн хурднаас ч илүү байсан. Шинэ онолыг инфляцийн онол хэмээн нэрлэлээ. Ихтэйсрэлтийн дараахан хүндийн хүч, цахилгаан соронзон хүчийг оролцуулаад нийт 4 төрлийн хүч нэгэн авраг хүч нь нэгтгэгдсэн байв. Авраг хүчнээс хүндийн хүч эхлэн салснаар огцом тэлэлт явагдав. Хэдийгээр үргэлжилсэн хугацаанд тодорхойгүй байсан боловч огцом тэлэлт нь температурын жигд тархалтын нөхцөл болжээ. Инфляцийн онолыг шалгах зорилгоор NASA 2001 оны 6 дугаар сарын 3-нд нэгэн хиймэл дагуул хөөргсөн юм. Богино долгионы мэдрэгчтэй WMAP хиймэл дагуул ихтэйсрэлтийн улмар болох үлдэгдэл цацрагыг судалж үүсээ дутаагүй орчлон ертөнцийн дүр төрхийг одоогийнхтай харьцуулахыг зорьсон байна. Хиймэл дагуулаас 2003 оны 2 дугаар сард илгээсэн зураг дөнгөж 380 мянган жилийн настай залуу орчлонгийн төрхийг буулгасан байлаа. Зураг эрдэмтдийн төсөөлж байсан орчлон дүрсэлж огцом тэлэлт болсныг нотлов. Ердийн хүнд шувууны өндөг мэт харагдах энэ зураг эрдэмтдийн хувьд томоохон нээлт байсан юм. Зураг Гутийн инфляцийн онолыг баталгаас гадна орчлонгийн нас жилд түүний бүтэц өсөлтийн хэлбэр зэргийг тодорхойлох чухал бичиг баримт болж чаджээ. WMAP хиймэл дагуулын тусламжтайгаар орчлон ертөнц үүссний дараах үеийн загварыг бүтээсэн байна. Ихтэйсрэлт эхэлж 1 секундыг тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хугацаа өнгөрөх үед орчлон атомаас жижиг хэмжээтэй төсөөлшгүй өндөр температуртай байлаа. Энэ үед бидний мэдэх 4 хүч нэгдмэл хэвээр байна. Дараа нь орчлонгийн дэлэлтээс үүдэн хүндийн хүч тусгаарлан салав. Үүний улмаас орчлон богино хугацаанд огцом тэлж температурын тархалт жигдрэв. Энэ бол Гутийн таамагласан инфляцийн онолын үр дүн юм. Дараа нь тэлэлт алгуур хэлбэрт шилжив. Тэсрэлтээс хойш 1 секунд ч өнгөрөөгүй байхад үлдэх 3 хүч тус тусдаа салав. 3 минутын дараа температур Цельсийн 15 сая хэмээр буурч атомын цөм хэлбэржин бүрэлдлээ. Дараа нь Гамов Альфер нарын таамагласны дагуу ус төрөгчийн цөмийн урвалын үр дүнд Гели үүсв. 380 мянган жилийн дараа гэрэл харанхуйг чиглэн тархав. Вилсон Пензиас нарын нээсэн үлдэгдэл цацраг энэ цаг үед хамаарна. 1 тэрбум жилийн дараа одод үүсч эхлэн хоёулын таамагласан азот, ус төрөгч, нүүрс төрөгч мэтийн хүнд элементүүд үүсв. 9 тэрбум жилийн дараа масс болон хүндийн хүчний үйлчлэлээр одод бүрэлдэн тогтов. Температур нэмэгдэн цөмийн урвал явагдаж нар бий боллоо. Түүнийг тойросон зарим цэглбэрийн хийнээс тэнгэрийн жижиг биетүүд үүсч хоорондоо олон дахин мөргөлдсөр гаригуудыг үүсгэв. Солирын мөргөлдөөнөөс үүдэн нэгэн гаригийн гадаргын температур нэмэгдэв. Солиртой хамт ирсэн ус, нүүрс төрөгч гар мандлыг үүсгэв. Энэ бол дэлхий юм. Дараа нь түүний гадарга усаар бүрхэгдэж түүн дотор гайхалтай химийн урвал явагдан амьдрал үүсв. Ихтэйсрэлтээс хойш 13.7 тэрбум жилийн дараа буюу өнөөдөр орчлон ертөнц 196 тэрбум гэрлийн жилийн хэмжээнд хүртэл дэллээ. Энэ бол хэдэн мянган эрдэмтний оюун ухаанаар дамжин хэдэн мянган жилийн хугацаанд нээж илрүүлсэн орчлон дэлхийн үүслийн түүх юм.
Ганагийн сувгаас илүү олон сонирхолтой контент сонсдог ном сонсохыг хүсвэл subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. Тэгвэл одоо түүний төгсгөлийн тухай баг хаан эргэцүүлье. Жил болгон ирдэг шиг намрын алгар өдрүүд хизээ нэгэн цагт ирэхэ болно. Төгсгөл хэдэн 10 тэрбум жилийн дараа ирнэ. 5 тэрбум жилийн дараа хүн төрлөختний иргэн шил устж дэлхийн амьдрал мөхнө. Өтөлж хөгшөрсөн нараа энерги алдаж температур нь буурна. Улаанаар гэрэлтэн хэмжээ нэмэгдэх тусам дэлхийд улам ойртно. Замдаа сугар буд гаригийг залгина. Далаа ууршин алгуулж дэлхийн гадарга халуун лаваар бүрхэгдэнэ. Энерги алдаж дууссан нар цагаан одоо од болгон ховрно. Нарны иргэн тойронд гариг хэлбэрийн хийн үүлэнцэр үүсэж сүнс мэт тэнүүжлэнэ. Амьтай голтой үлдэх санчир ангарагч удалгүй хэлбэрээ өөрчлөнө. Нарны хийн үүлэр бүрхэгдэх үед чулуу төмөрлөгөөс бүрдэх гаригийн цөмөл үлдэнэ. Нарны хүндийн хүчийг бараг мэдхэ болсон гаригийн үлдэгдлүүд холдон отож, сансрын удам даялахта нарнаас үлдсэн өчүүхэн дулаан элчийг хэдэн 10 тэрбум жилийн туршид хадгалсаар байна. Отолгүй нар гэрэлтгэ болж, хар одоо од болж ховрно. Түүнээс хойш хэдэн 10 тэрбум жилийн хугацаанд одод нууцлаг харын энергийн нөлөөгөөр бие биенээсээ холдсоор байна. Тэлэлтийн хурдан нэмэгдэж, хүндийн хүчний үйлчлэлээс ангижирсан орчлон ертөнц задран сарнина. Галактикууд, одны аймаг, одод тэр байтугай атом хүртэл хумхын тоос болон хувирна. Орчлонгийн төгсгөл их задралаар дуусна. Төгсгөлийн онолыг олонх эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн боловч түүний батлагдах хэсэг нь тодорхойгүй. Гэхдээ цаашид шинэ онолууд төрөн гарч батлагдаж, няцаагдаж, хүн төрлөختний мэдлэгийн хүрээг баяжуулсаар байх нь тодорхой. Ганагийн сувгаас илүү олон сонирхолтой контент сонсдог ном сонсохыг хүсвэл subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. Та Ганагийн сувгийн контентыг үзлээ. Лайк, share, subscribe хийгээ бидхи мартаарай. Чанартай дууралт, чанартай бичлэгийг зөвхөн Ганагийн сувгаас